За сайн байна уу? Төмөр уу вэ? Хатанбаатар байна. За тэгээд энэ шинэ оны мэндийг үргэе гэж хэлсэн. За тэгээд 2020 онд энэ хоёр залуу маань нийлээд аюу. 20 залуу нийлээ. 20 настай хоёр залуу нийлээ. За нийлээд ямар ч 2020 онд нэг подкаст хийгээд гисэн юм аа. За тэгээд энэ удаагийн энэ бол хамгийн анхны подкаст нь тэгээд интро. За интро юм байна тий. Тэгэхээр энэ бол интро учраас ерөнхийдөө юу ярих вэ гэдэг талаас нь ерөнхийдөө ярих гэж байгаа. За тэгээд манай подкастын нэр Самар. Юу ачаалаа? Би чамаас асуугаа чи хариулаа явчих төхөө. За ямар подкаст хийж байгаа вэ? Ямар нэртэй? Нэр нь Самар. За тэгээд яг юуны талаар ярих юм бол? Самарны л талаар. Тэгээд дандаа тий самарнууд амттай амт хөөж ихтэй чихрэгөө самарыг ярихын цөмжитгөө самар хуурах талаараас ярина. Кенгуру төлөө нэлээ. Зэг балтын амтыг мэдээрэд. За тэгээ самарны талаар ярих юм тийм үү? Тий, самарнуудын талаар ярина. За өөр подкасттай холбоотой ярих мэдээлэл. За. Чухал амар чухал мэдээлэл. Энэ таар цааш шийдэх үгүй. Самар подкаст нэлээд хийлээ. Одоо гоё эдитээр ард нь гоё ингээд шугар дуусыг оруулчихна. Тэ санаа зовтой багхгүй. За хамгийн анхны сэтгэл шинэ сэтгэлдлийг сонсъё л та. Самарч ийчээ хүн байхгүй хийчихэн дээ. Тэгээ яг одоо би яг энэ одоо бага өрөөгөө би ингээд тайлбарлаж хэлээ л та. За ерөнхийдөө жижигхэн хоосон өрөөнд байна. Тэгээд яг би өөдөөдөөс азаа тэний байдалтай. Тэгээд яг нэг байгаа юм одоо материалууд гэх юм ааши. Нэг микрофон тэгээ ноутбук маус тагаад ингээд байж гин тэгээд мэдгүй бас жоохон санал юм байна да. За. Тэгээд битээр за ер нь подкаст яаж яаж явуулна? Хэд өдөр болгоо юм бол? Бүтсэн өдөр орлоо. Бүтсэн өдөр л цагтай дөө битээ бас 5 өдөр ажилтаа болохоор. Тэгээд хагасаа бас ажиллаж үзвэл бүтсэндээ сайн бүтсэн яриад л харуулна да. Тэгэл яг нийтдээ та нар сонсоод эхлэх хэрэгтэй байхгүй? Тэгэхээр би сонсохгүй шин зүгээрээ. Бид нар хийсээр л болно. Тууштай хүн бүгдийг ялна гэж байгаа. Гэтэ ямар ч 20 онд яг бүтсэн өдөр болгон гарч үзье гэж бодож байгаа. Тэгээд яг 20 он болоо 21 он гэхэд яг 50% шиг гарцсан тийм. Эргээ харсан 50% подкаст байлгаа сүртэй шүү дээ. Тийм шүү дээ. Ирээдүг хахаа гоё аахгүй. Өнгөрснөө хахаа муухай аахгүй. Тэгээ яг өөрийн чинь одоо Хатанбаатараа чи яг ингээ яагаад подкастыг хиймээр санагдав? Яг ингээ чиний яг ийм шалтгааны улмаас би ингээ хиймээр байна гэсэн шалтгаан юм хэлээч. Зүгээр л ярилцах маалга нэг үнэндээ алга. Ярилцах маалга ярих юм зөндөө байна. Ярилцах хүн л алга. Ярих юм л ярий. Тэгээ миний хувьд болохоор яагаад ингээд Хатанбаатар надад санал тавьсан. Тэгээд яагаад би ингээд хийгээр болсон бэ гэхээр ерөнхийдөө 2020 он дотроо хиймээр байгаа амьдралдаа өөрчлөлт хиймээр байгаа жигсаалтуудын маань бас нэг нь подкаст байсан байгаа. Тэгээ эхнийх нь ер нь турах одоо ер нь жоохон жингийн хэлбэлтэй байгаа. Тийм ч том биш ээ. 100 кг бодчихгүй. Яг тийм биш ээ. Та нар эндүү ташаа бодож байна. 74 кг аа. Тэгээ өндөртэй байсан. За тийм жижигхэн залуу бас биш аа. Гэтэ яг 74-тэй тэгээд ер нь жоохон их байна гэж бодож байгаа. Тэгээ ерөнхийдөө жингээ жоохон гоё юу байгаа тийм гоё фит болоё гэж бодож байгаа. Хөргөн булчинтай, цээжтэй болоё гэж бодож байгаа. Хоёр дахь шалтгаан гэвэл одоо энэ подкаст буюу бас энэ сошиал медианууд байна. Бас YouTube сувг бас эхлүүлэе гэж бодож байгаа. Тэгээ энэ гол нь яг нэг хүмүүст амар гоё юм үзүүлэх амар чадвартай мундагдаа бол биш. Зүгээр ингээд нэг өөрийгөө сорж байгаа, өөр дээрээ чалленж авч байгаа тийм. Тэгээ одоо жишээл подкастын хувьд бол жишээл ярьж сурах гэдэг хүнээс хий гэж бодож байгаа. YouTube-ийн болохоор бичлэг эдит хийж үзье. Илүү бас видео мундаг юмнуудыг хийж үзье. Өөрийгөө нь ерөнхийдөө жоохон сорж байгаа, сорих үүднээс ерөнхийдөө 2020 оныг ингэж харж байгаа. Тэгээд олон нийт дээр гараад одоо ингэ сошиал медиа дээр гарч ирнэ гэдэг бол бас нэг тийм хүндрэлтэй юм шиг санагддаг учраас энэ юмыг хийгээд үзье гэсэн тийм зорилго тавьсан байгаа. Тэрний маань бодлоо подкаст. Өөр
За өөр зорилго гэх юм бол ерөнхийдөө нэг энэ зундаа нэг аялыг гэж бодож байгаа. Тийм их нэртэйгээ дотооддоо ч тэр гадаад руу ч тэр ерөнхийдөө нэг аялыг гэж бодож байгаа. Яг өмнө нь бол нэг ганц хоёр орн руу бас явж байсан. Нэг зорилгосоо тах юм биш зүгээр л нэг амралт. Тийм амралт. Гэтэ яг яг нөгөө ингээд зорилготойгоор аялна гэхлээр жоохон ондоо болчихж байгаа байхгүй. Яг тэрнийхэн төлөө мөнгөө хураагаад тэгээд ингээд сар болго ингээд ажиллахаа суугаад байгаа. Тэгээд яг гоё тийм амрангаа шинэ улсыг нээ гэж бодож байгаа. Улсаа тийм улсыг. Тэгээ одоо жишээлбэл одоо яг ихнэр ихтэй ярьж байгаа нэг улс Лаос улс байхгүй. Лаос сонсож байгаа. Тийм үү? Лаос ч нөөрэ юу юм бэлээ? Визгүй Монголоос. Тэгээд 30 хоногийн визгүй. Тэгээд ер нь бол аялал жуулчлал аягүй дайж хөгжчихсэн. Тэгээд хамгийн гол нь хямд болно гэж сонссон учраас тийшээ үе дайж байгаа. За тийм хөл энэ юм. Тэгэхээр амжилт хийсэн 20 он чамдаа. Баярлаа. 20 оноос их юм өсөж байгаа. Тэгээд 19 онд бас нэг 19 онд би ингэж тэгээд 18 онд 19 онд нэг 19 сард зөвлөх тавьсан уу? Өстө тавьдаг шүү дээ. Ер нь тавьдаггүй байсан. Одоо тавьдаггүй байж байгаа. Одооноос яг ингэж нэг тийм хүмүүс юм байр тавьдсан шүү. Тийм билээ. Жил болгоо ингэ. Тэгээд тэрэндээ бас хүрээд гоё хүрхгүй бас байвал бас готраад илүү хичээдэг ч юм. Тийм. Битээрэл ерөөсө тавьж байгаа. Яг 10 жилдээ болохоор нөгөө за нөгөө жил болго эхлүүлсэн бол за энэ жил халаад байна. Энэ жил сайн сурна гэж дандаа тэгж боддог байсан. Тэгээд тэрнээс шууд бол яг юм зорилго бол тавьж байгаа. Тэгээ ер нь гадаадд чинь нөгөө нэг аяг их зорилго тавьдаг шүү дээ. Нөгөө нэг New Year resolution гэдэг юм уу тий. Тэгж жаад ингэдэг. Монголчууд маань болохоор масаараа зорилгогүй байна. Төлөвлөгөөгүй. За фан гэж маргаас л аяг нөгөөдөд байсан. Тэгээ ингээл аялалд явъя юм гол гівэнд мөнгө байхгүй. Мөнгө олддог. Тэгээ зээл тавьдаг ч юм уу. Тэгээ ингээд жоох асуудал гардаг юм санагдаж байгаа байхгүй. Тийм болохоор яг ингээд эхнэр бит хоёр болоод яг гоё зорилго тавиад тэрний төлөө мөнгөө эртгэнээс гоё төлөвлөөд ингээд явъя гэсэн тиймэрхүү бодолтой байгаа. Чамд би тэгэл подкаст зорилго болчиход анхны зорилго. Өөр зорилго байхгүй. Харин сайхан амьдрал. Ер нь өөр яг подкастнда яг юу ярих гэж бодож байгаа лээ. Ер нь гол хвчлэн мэдээлэл. Тэгээд ямар жанр гэхлээр мэдээлэл. Мэдээлэл бол жанр хагалцах юм тэгэл. Юу ч яах вэ? Гэхдээ гол нь зэмшин хэлээ. Хятад зүгээр амар юм гаргаалаа. Тэдний талаар мэддэг хүнтэй нуулзаад ч юм уу мэддэг хүний олоод оролцуулаад эсвэл өөрөөсөө бас судлана. Өөрөөсөө судлах гэхэд биднээс өөрөөсөө тийм мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Тийм. Наач бас яг миний нэг зорилгын нэг хэсэг байхгүй. Ингээ подкастэнд бэлтэн гэдэг маань өөрөө бас айгүй сурах цаг болж байгаа. Тэгмээд өөрөө бас яг ингээ мэдээллүүдийг шинжлэх хэрэгтэй болж байгаа. Тэгэнгუთ яг ингээд сонсогч та бүхэнд бол яг хуу зөв бит хоёрыг нэг хурцлж өгөөч л гэсэн тиймэрхүү дэмжлэгийг бол миний зүгээс хараад байгаа. Тийм. Тэрнээс ч бол нэг амар бит хоёр би бол нэг амар мундаг мэдлэгтэй дээ ингээд за тэгсэн байлээ ингэсэн байлээ гэх хойлоо мэдгүй шүү. Тийм. Тэр бол зүгээр энгийн хүмүүс мэдлэгтэй болох ч байгаа харин тийм зүгээр самар идэж мэдлэгтэй болдог. Техникийн уурганы одоо юм тэр миний хэсэгдэг ч юм уу тэгээд тиймэрхүү зорилготой байгаа. Айл бол гой хөгжилтэй байдлаар бол би бол хийж бодож байгаа тийм аа. Тэгээ хөгжилтэй байдлаар бас нэг нуршаад авахгүйгээр яг чи өмнө ийм амар одоо яг ингээд зорж юм хийж ирсэн юм уу? Одоо ийм. Одоо энэ чи ингээд шинээр ингээд өөрийн гараар хийж байгаа шүү дээ. Бүтээл гэсэн үг үү? Тийм. Бүтээл бол хийж байгаагүй. Тийм ер нь л хийж. Нэг юу гэдгийг. Нэг жагсаа цаа. Илтээ зохиол гэх юм. Жижиг биш яг нэг тийм нөгөө нэг аниме их хайг үздэг байсан. Аниме. Тийм. Тэгээд яг хуу анимийн зохиол гэхдээ яг ингээд бүтэн болж чадаагүй. Ингээд нөгөө эхлүүлж байгаа байлцаа. Тийм эхлүүлэл байлцаа. Гэтэ ингээд бүр бүх юмнууд нь толгой дотор байгаа яг цаасан дээр. Тэгээд ер нь л явандаа ингээд амар гоё болоо гэж бодож байна. Тэр нь аним сонирхогч хүмүүс надтай холбогдуулаа. Нэг их юм байгаа. Гол нь энэ санааг болохоор нөгөө зүүдлээд олсон байхгүй. Тийм үү. Яар зэн тэ. Яг ингээд нөгөө хүн чинь ингээд янз бүрийн зүүдэлдэг штэ. Ингээд хардаарсан зүүд ч юм уу эсвэл бол нөгөө амьдралд болох ч байгаа юм зөгнөж зүүдэж мэлдэг ч юм уу тийм. Тэгээ гол нь миний зүүд амар сонирм байсан. Яг эхний нэг өдөр нь зүүдлээ, хоёр дахь өдөр нь дахиад зүүдлэхдээ нөгөө зүүд өргөжлөл зүүдэлсэн байхгүй. Оо за. Тэгээ олон кино тийм. Олон 3 өдөр шүү. 3 өдөр зүүдэлсэн тэгсэн. Тэгээ 3 өдөр дараа л зүүдлээд тэгээ 3 дахь өдөр нь би яг ингээд сэрхтээ за энийг ерөөсө тэмдэглээгээд утасныхаа нүүдэн дээр тэмдэглээд
нэлээд олон уртыг бичиж. Тэр чинь 3 дахь өдөр 3 удаа зүудэлж байгаа чинь ингээд бүгдийг санаж байгаа юм. Бүдээ санаж байгаа тийм гол нь бүдээ. Тийм шүү дээ. Санаж гэж байна. Зүудээ мартчихсан байх юм яа. Тийм би ч нөөрэ яг нөгөө дандаа зүүдлээ тэгээ дандаа зүүдээ санаад байдаг тийм бас биш байхгүй. Яг ганц 2 удаа зүүдэлж исэн. Яг бүр бага багтаа болохоор дандаа юмнаас унжины зүүдлээ байсан. Тэрийг санажаа. Тэгээд тэрээс бусныг нь ер нь сандаггүй. Тэгээ яг тэрийг болохоор яг ингээ нэг амар тод ингээ санаж байгаа болохоор. Наатаа хэрэгжүүлэх зүйл тийм. Цаасан дээр бичээд бараг 20-ны зорилго болгоод ангиа дуусчихлаа. Тийм амар олон сизонтэй байж байгаа. Толгой дотор байгаад байдгийг даач нэг гаргаж ирж байгаа. Ангид дууссан чинь зүүдээр орж байгаа. Тийм яа. Харин тийм. Амар тийм. Гол нь юу юм бэ лээ? Нөө нэг эн чинь өөрөө яг миний бодоод байгаа энэ зохиол маань бол бас зүүдтэй холбоотой байхгүй юу? Тийм зүүдний талаар ерөнхийд нь аниме болгож байгаа. Чи яриад байл хүмүүс санаа зөндөө химийн томьёол л байдаг шүү дээ. Хэсгээ. Химийн Минтлэв. Тийм минтлэв. Тэр хүн чинь бас өөрөө яг тэр схемийг зүүдэндээ харж ирсэн гэдэг юм байна. Тийм шүү дээ. Тийм. Тэгээ бас өөр ярьдаг юм бэл тэтээ мэдхгүй ямар ч. Тийм. Бас тийм нэлээд олон юм байт юм байлээ. Ингээ зүүдэндээ зүүдлээ тэгээд санаа аваа тэгээ амьдрал дээр хийж байсан. Тэр видео хот болоод чиний бас нэг гараа. Аним мейкер болох юм аа. Тэг чим юм. За. Тэр байна. За тэгээ ерөнхийд нь дуусах уу? За тэгээд тэгээ дараа нь бид хоёр энийгээ дахиад сонсож үзэн хэрэгтэйгээ хасна хэрэггүйгээ юу вэ? Хэрэгтэйгээ хасна гэж. Хэрэгтэйгээ үлдэг хэрэггүйгээ хасна. Хэрэгтэйгээ үржүүл. Тэгээд за ямар ч манай Summer podcast-ийн introduction хэсэг маань ингээд ингэ дуслаа. Тэгээд хамгийн ихний подкастн дээр уулзцгаая. За баяртай. За баяртай.